шан залхууд үзье. За. Яагаад вэ? Хардгүй. Хараад байгаа мó балгаад байгаа. За. Төвшүүлэх асуулт нь юу хантай? Асууч шүү би. За тэгээд өөрийн боломжийг буулгаалга бол гохнэ гэдэг. Оо гурлаа. За. Одоо ингээд хүчийг ярихтаа зөөлөн хүч. Хатуу хүчний аргаар ер нь хүмүүсийг байж авч явдаг да тий. Мөн үү? За дуудаа тоолаа. Чиний үзлийг тоолаа. Ер нь бол одоо ингээд аливаа улснаар нөгөө улсыг хишээж авахын тулд одоо ингээд хатуу хүчний арга буюу дайнаар шийддэг бол зөөлөн хүчний болгоно болохоор хүмүүсийн үзэж харж байгаа сэтгүүгээр нөлөөлж тэр улсыг одоо ингэж өөрийнхөө одоо дэг заягт суралцуулд юм байна л да. За. Одоо миний одоо бодож байгаа юм гэх юм бол яг энэ зөөлөн хүчний аргаар нийт Монгол түмэн нөлөөлж болох болов гэж. Тэр үед бол ингээд байлдаа нэгнээ эслээд энэ улсыг нэгтгэжсэн бол одоо л зөөлөн хүчний арга үзэж харж байгаа сонсож байгаа юмд нь байнга мессеж мэдээлэл өгөхөөр энэ улсуудыг оюун бодлын цэвэрлээд нэгтгэх арга байгаа болов гэж. Ямар бузартай юм сандаг хөгтөв чи. За, эр хүний хувьд зүгүүлэхэд наадхаа ихлээд хүүхэн хонгор дээр хийгээд үдчих тэхүү. Тэ? Ямар үед нь хүчилж, ямар үед нь аргадаж дэрэгдэн байлгахыг сурчих бол наадах чинь төрийн бодлого болоход их амархан зүйл дээ. Хүмүүнийг удирдахаа хүүхнээ уригдахаа адилхан шүү дээ. Манай жанр тэгжил заадаг. Эмхүү нэг чи тийм үү. Ингэртэй байнга байлгах ухаанаа бол эгэл ардуудаа чи дагуулах ухаанаа л нөө. Ямар үгийг хэлвэл тарин хонгорхон хүүхэн чамаагаан гэдэг юм. Ямар үгийг хэлвэл чамаасаа холдоод зээ голомт болно гэдэг эцгийн голомт руугаа зүтгэдэг. Чи тэрийг л мэдэж байвал дэрэгдээ хүнийг байлгахыг олчихноо. Зөнгөөсөө сураа гэд. Тэгэхээр хэзээ хүүхнийг тийм үү хаалган дээрээ гараан тавьж гаргахгүй гэж хашгирах уу? Хэзээ тийм үү ивэлж байгаад дур хөслийн эргчлөөгөө авах уу гэдэг юм. Голом доосоо сурд юмаа болж байна. Тэрэн амин хүмүүн тийм үү? Яг ижилхэн мянгаараа игэл ард гэдэг нэрийтэй байгаа шүү дээ. Тэгвэл зориж байгаа ардаа дэрэгдээ байлгах уу? Туугаад алдах уу гэдэг чинь чиний тарин хүүхэн хонгорыг залдуулж тийм үү хүчлэж бас эвийлж байгаа дэрэгдээ байлгах сууханаас л эхлэн шүү дээ. Тэгэхгүй нэг алсын сурлага амьдралгүй сургаал өөхтөө биш. Энгөл чавгах нь. Хүчээ гэж. Би бада хүчийг бол хоёр өөр хуваадаг. Өөрийн хүч хүний хүч гэж л хоёр хуваадаг. Доонос чанга сул хүч гэж байхгүй л ухааны юм яриад да. Өөрөө гүдэрч байгаад хийх алба, өрөөлөөр тийм үү дэмнэж байгаад хийлгэх алба гэж л хоёр хуваагдана уу гэхээс өөр ямар хүч байна уу гэж гайх шаардна. Өрөөлөх хүч нь ингээ бодохоор чамаас ондоо хүчний ухагдах юм байна. Тэгээд үгээр хүчлэх үү, үйлдэлээр хүчлэх үү, үлгэрээр хүчлэх үү, ухаанаар хүчлэх үү, өөрөөс нь итгэлийн хүчийг гаргах уу? Тийм үү? Үн дэрэгдээсэн сэтгэлийн хүчийг бадраах уу гэдэг. Хүчийг ярих юм бол олон нарийн задрахч гэсэндээ өөр нь хинээр үйлдүүлэх вэ гэдэг нь алд биеэрөө амжин нэмнэгчээр үл гэдэг. Эцсийн мөчөд гагцаа шийдвэр гаргадаг шүү дээ. Өөрөө хийх юм бол дутуугаа мэдэрдэг.
Өрөөлөөр хийх юм бол голох сэтгэлдэл үлддэг. Энэ л хорвоо юм да. Бүтцэн байхад бусдын дүгнэдэг юм да. Тиймээс өөрийнхөө дүгнэлтийг хожууд авч бай да. Тэр чинь хөгжүүлэх арга энэ л тундас болохоос биш өөр юу ч биш. За. Би Бохно? юмас уу. За тийм. Юу одоо ингээд яг ингээд нийгмийн одоо залуу давхаргаа ингээд харахад одоо хүмүүжлийн хувьд одоо хүн биш зам руугаа Таны бүтээл штэ юундаа хүн биш гэдэг байгаа. Өрөөжөөсгөж эргэлүүлж чихрээр булдаж үзхийн зааж өгсөн та нэл бүтээл тэрийг хүн бишээр дуудана гэж юу яах вэ? харин тийм болцоход байгаа учраас одоо нийгэм бол их хэцүү болчиход юм ерөөсө мэдээллийг ерөөсө хэрэгтэй мэдээлэлгүй нийгэм ч одоо маш их мэдээлэл ингээд орж ирээд байхад тэрэнд нь нөгөө төөрчгсөн одоо хүүхэд залуус маань тийм болчихсон одоо хэрэгтэй мэдээлэл нийгмээс олж авч чадахгүй болцсон тийм л үед залуу үе маань байж гэнэ л да. Тэгээд тэрнийг одоо яаж илэршүүлж болмоор юм болоо гэж их бодох юм. Хүн яаж идэгдгийг? Өвдөж байгаа үед л илаар гэдэг үг гарч ирдэг тийм үү? Өвчилж байгаа учраас л анзаарч түүнийхээ төлөө тэмцдэг. Тийм биз? Тэгвэл анхнаасаа гаргахгүй байх нь хэрэглээний соёлтой болгох ухаан. Энийг эцэгийнхээ эмэг өвгөн таадаг. Тэрийг алдсан бол алдаж байж сурна та. Эндээс л ирээдүйд ингэж болохгүй юм байна гэдгээ тэр алдаж байгаа ирээдүй чинь өөрөө тооцож гаргах нь. Харин одоо залуу үеч одоо бүх юм нь бэлэн хүүхдүүд бол одоо үнэхээр хэцүү байна л да. Бэлдэж өгөө бидтэй. Тэгээд тэгээ буруу юм бэлдэж өгчөөд одоо өөрийгөө шааж унгаахын оронд өнөө идэж байгаагаа буруудах нь юу вэ? Буруу бэлтгэлтэй байлаа да гэж зэмэн танд л баймаар л. Тэгэхээр балчарлууга битээжиж нэгт таны бүтээл жичээс авах ёсгүй. Яг өөрөөс ангид юм шиг бодохоор таны сэтгэл хүртэл унд орохгүй шүү дээ. Үрээ зүгсэн их хүүхдээ сургадгүй шүү. Үрээ голсон эцэг хөвөнөө ухааруулдгүй маа балчирмэ. Тиймээс ядаж өөрийн өрөс шиг балчрыг нь өөрийн дэ шиг ялхсыг нь битээчээч. Тэгэж л сурах. Миний их гээд хайх юм бол засах ухаан дотор орчин ундарч. Ангиж ялгаад тэд ийдгээд байх тусмал алсан мэт. Айдаг мэтэл холдоод явчихна. Ухах нь? Ухаж байна. Яа энэ гаргүй. Яа өөр хүн. Улаачаас нэг сайхан асуулт асуунаа байгаа. Улаачтын зовломжаар бол их байна уу? За та хэдээсээ нэг сайхан асуулт асууж амьсгал сонсъё да. Юм байх, эмээх үе байх. Бас Энийг үзэх борлоо төрөн болоод. тэгэхгүй юм бас их гарах. Их янзын асуудал. Болохгүй. За. Итгэхгүй чинь чиний хувийн асуудал биш үү? Тийм. Би одоо чамайг яаж итгүүлэх вэ? Итгэж гэж гуйх юм уу? Сүгдэж байгаад мөргөх юм уу? Чи өөрөө л өөртөө тулах хүч, өөрөөсөө дэслэх ухаан олохгүй учраас итгэл дээр хүртэл хөдөлж байгаа шүү. Ухах нь. Хүн өөртөө дэнсээгээ олдсон бол буруу зүгээ ялгараад ирдэг. Болохгүй тодорхойд ирдэг. Тэр чин өөрийнхөө хүчийг таних, өөрийнхөө бодлыг сонсож, өөрийнхөө мэдрэмжийг ялгасны дараа л харагддаг болохоос итгэхгүй дээр яриаж бусдын үгээр үг хийж байгаа бол чаны мэдрэмж хударнаа. Аавын зэмийг ааштай гэдэг зүхэж нэг болдгоо. Аавын зэмийг
ухаантай гэж шүтэж нэр болдог. Аль нь ч харваад зүг байдаг. Энтэй өвгөл буурлууд адил босоо. Өөртөө догшин буудаллаа гэд тэрэнч гэж нэрлүүлнэ. Уянгал цайхан буулаа гэд бурханч гэж нэрлүүлнэ. Амьсгалда чиний төлөө шимширж байвал тэрэл чамд хамаатай байх босоо. Аштаад өнгөрөхөд сэтгэл байдаггүй штэ. Аштаад өнгөрөх тэрэнд тийм үү? Тэмтрээд мэдрэхэд сэтгэл байдаггүй. Авир ааш нь олдохгүй байсан ч онгодод чам руу асгарсан асар их сэтгэл байдаг бөгөөд чиний өмнөөс уйлаж, чиний өмнөөс хараасаж, чиний өмнөөс махаараа хооллож, цөсөөрөө уйлаж, зүрхээ бодож, амьцгалаад авч туулж байвал тэндэл онгод байдаг юм да. Энэ хэл мэдрэмжээс тэрэн онгодын ялгаа гарна да. Өмнөөс чинь өөхөх гэж ундалцаж, өөдөөс чинь тэмцэх гэж өргөлцөж, буруу гэж шүүмжилж, уухаас гэж түлхэж байвал тэнд онгод байдаг. Аль хоёул алмас хийя. Айтай тухтайг идлээд бай. Ингиж байвал хялбар босоо. Тэгэж байвал өөдтэй босоо гэд ятгчлаад байвал энэ ч нөгөө. Хичнээн албай чам бүтээсэн ч хийж өөхөн муу. Тэр энэ ч сууж яадаг босоо. Тэглээгээд зовлон даригчийг онгод гэж нэрлэхгүй. Зовлон таниулагчийг онгод гэж нэрлэнэ. Энэ л хоёр үгийн зөрөөдөр онгод тэглэр ялгарна шүү дээ. Зовлон туулуулна, таниулна, давуулна. Энд онгод байна. Зовлон олгочоод өөрөө хаяа явчих юм бол тэнд тэрэн байх бос. Эндээс л хүн юм болж өөрөө л тэмтрэж юу дээ. Тэгэж тань гэсэн үг үү те? Би таны анх нэг буу олж байгаа подкаст сонссон л даа тэгээд яг л ийм байдсан байна даа гэж байна. Болох ямар мэдрэмжтэй вэ гэж юу? Анхандаа авгаа шидээн донтой амар хэлбэрийн шунолтай авхаалжийг асгартал идэлэх боломжийг бултайдал мэдрэх юм шиг л их өнгөрөн боссон. За тэгээд л хөөгийг агсаад л хөөрөө ингэргийг дээлдээд л биеийн жавхагаа гаргаад шүлгний дээдийг шорон хайлчвал бовлоо даа гэж бодсон. Тэгсэн яас. Өөдөө оройдоор нар мандахын цагта бодолд автаа гэдэг л онгод байсан. Ой та ярихгүй юу гэхээр эхлээ бодоод дуусгачаа гэж дотоод шивнээ хэлэхээс өөр юу ч хийдэггүй асар залхуу онгодтой байлаа да. За тэгээд наран мандахыг хараад би ямар юмыг бодож хаашаагаан харж тунгаах юм болоо гэд. Бүр бодогч бодулгүй хоггүйгээд оромжлоод унах чаа онгод юм байлээ. Тэгэхээр нь бодмоор айдаад нар мандж юм да, налгар байна да. Өнөө өдөр чиг отор тухтай байх юм дээ. Тэр уул тараад цагаан бортог гарч ирж байна. Авд гард юм уу да гэж бодсон чинь ахуугаас цааш бодолгүй юу гэж шигжээд унж байна. Тэгэхээр нь уур хөр. Өнөө шөнө эхнэртэйгээ яаж хойлцгаа бодож уурыг хөргий гэсэн чинь чи чинь ирийн бодолтой байна гэдэг. Тамираа үзэх тэрсүү наадгаа гарч тоглох гэж байна уу? Ууцаа хуглав тал гэж байна. Нас чинь хэдэг байлээ, зүс чинь хэдэг төрлөө гэд. Ичээгээ та яаж байна. Энэ мэдчлэн бодолоон зууралдах 70 гаруй хоногийн дараа бодохын учрыг олсон шүү. Бүр энэ тарих яаж ажилдгийг амьдралдаа анх удаага мэдж байгаа юм. Ингэж л өөрөө өөртөө минь танилцуулсан үгийн шивнээ бүхий онгодыг л анх мэдэрч байлаа да. Хүн би арай хурдан бодосноо удаан бодосноо энэ юм нээлтэнсэ. 70 гаруй хоногт бодож дууссан. Бодох гэдгийг чинь олж мэдсэн. Тэр би амьдралдаа бодоод байна гэж бодсон бодол минь худал хоормор байж таарсан. Бөө босныхоо дараа л би бодолгүй л гэж сонсон. Өөр хэлбэлээ үүлээ төлөвлөж үгээ цэгнэж ухаанаа ирээд хийж албаа товлож цагаа амжуулж
ай бусдыг таараг өөрийн тохиротой нийцүүлж ухаанаа тэнцэлж игэлснээр л миний улаач гэдэг уусаг эхэлсэн дээ. За тэгээ болчлоо гэж үтсэн чи уул болоор унсан даа. Яаса. ертөнцийн жамыг танаагүй хар яргач нараа дуудуулаад ирж байгаа юм шиг. Чамд алхаас өөр эрдэн байна уу гэд. Надаас илүү алуурчин жанжид байхад би ч өчүүхэн байлгүй даа гэд. Чи хөнөөснийхөө нэрийг мэднү гэхээр тэрийг нэрлэж байдаг юм бэ гэд. Хэрэлдэх хийж жагаад хил маань зүгширж эхэлсэн дээ. Дотроо 1000 үг, гаднаа ганц үгтэй. Тийм л болов. За үүний дараатай. За өссөн үсээг уулын орой дээр хингэрэгдэлтэй байгаа юм чи хүн амтан золгоох гээд. Ороод ирнэ дээ. Цолчих. Би болоогүй гэж бүгсээ ирүүлээ суул тавилаа. Булталцаад хингэрэгэн дотроо ороод өнгөртөө билээ. Тийм яасан ч том бийтэй юм хэцэн дотроо багтахгүй юм. Юу болдог бол тэр дотор чи ихэрж орж байгаа дөнгөрөөд буучмаар санагдаад байгаа юм чинь. Тэр мэдрэмж боо яг үний юм байл. Хаалт ташаад ороод ирснэхгүй. Би яадаг лээ л гэж бодсон юм байл. Яста нөгөө нэг бааж байтал хошно гарав гэдэг шиг юм болов. Ямар хичдэг гэж санана. За би байна гэж бэлэггүйгээ харуулах уу? Амар байна уу гэж ам гараад бантах уу гэд. Бантан шиг л юм болно. Тэгээд ингээд байж идэл хэцээ аваад авшаад унлаа. Йоо ашгүй одоо улаач нь дууж байгаа гэж мэдэгдэж эхлээ. Ашгүй гэд. Йоо ахын доо яах чинь гэсэн чи амар байна уулчихдгийг. Үг зөрчингөө толгоон ажиллагаа болсон чи. Жоод гарвах мэт үгс нь орж ирээд. Тэгээд нөгөө үгийг нь би бодлоо хүн бодлоо гэж эрэгсээр байтал нөгөө хүн нь ч явлаа. Миний хэц хоёр тоонд товшлаа. Юу болоод өнгөрснэг санаах гэж. Ерөө биш юм, би юм шиг, хүн юм шиг мэдрэмжээр ангайж маннаар ч налиган алдаж хүлсээ хэд залгиснаа. Бас юм үздэг гэдэл өнгөрлөж байсан. Энэ мэтэл суухч нь улаач гэдэг амьдралын уул гэдэг үе шүү дээ. Нэг юм уу гэлчгээдэ гэж амнаас юу гарахгүй байгаа юм чи. За тэгээд. За золгох хүн нь чарван биш. Зорчих бодол нь чарван биш юм хойд. Тэгээд зэмлүүлээл дотоод шуугантайгаа тэрсэлдэл шүү дээ. Онгоц гэж нэр тавиулсан. Жил өнгөрсөн чинь дотоод шуугаан гэдэг болсон. Нэг хуйгаа өмсөж дотоод шуугаанаа сонсож хурц ухаантай болгоёг л эрхэмлэнэ. За нэг тийм байдлаар 1-2 жилэн дотоод шуугаантай явж байгаа. Намайг тоодогч амтан болов. Би тоогдох гэж эрхэмлсэн сэтгэл чалга. Бараг л дотоод шуугаантай байх нь миний бөө тавилаа юм байх гэж. Шантрас хийгээд байж байтал дайн галван болвоо. Ой би ч онгодтой болвол дайнаас тухтаана гэж бодсон чинь бас л байхгүй. Жадаа барайл гарахаас өөр аргагүй. Жаргалаа орхиод хаад үүдээс өхөөс өөр аргагүй. Гэтэл чи нөгөө ирч гэдэг чинь энэ биеийн шингээтэй байдаг юм байна. Юу босын нэг мэдрэмж орж ирсэн нь зүсэх ирээ гэдэг салхин мэдрэмжийг авав. Нөгөө сүнс хараагүй, сүнс сонсоогүй, сүнс амслаагүй, сүнс үнэртэйгүй, сүнс мэдрээгүй юм чинь дайсныхаа ирэж байгаа эрчмийн долгионоор хаашаага илд орж ирж, хаашаага сүвээ нэвтлэх гэж байгаа эсгүүр салхийг мэдэрч эхлэв. Тэгээ энэ үед л байлдах гэдэг чинь ихээ дэмтэй болоод ирж байгаа юм. Хормын өмнө л элдний буултыг мэдрэнэ гэдэг чинь бултаж болно гэсэн үг шүү дээ. Ингэж л амьж үлдэж ихэлсэн. Ерөөс. Энэ олон дайнд үхэхгүй байсан шалтгаан нь тэр. Ягаад энэ байдлаа онгодын хишиг гэж таниад байгаа юм л да. Бүр ингээд асгартал буух суман донд зогссон ч хаана ивэ зогсоход намайг онохгүй мэдрээд байгаа маа цааш. Ийм эсэрэг салхины мэдрэмж орж ирсэн. Энэ над үлдээсэн хишиг. Заавал чамд сүнс харуулаад сүг үзүүлнэ гэж байхгүй. Амьдрал дэмтэй чадамжийг өгчөгдөх юм. Тэр нөгөө хурц бэлэг ухаан уу
Ами чинь аврах мэдрэмж үү, ахуйн тэгшлэх боломж үү, ямар нэг зүйл хишиг нь байдаг гэдгийг л аваад амьд үлдэх боломжийг л, амьд үлдэх аргыг л, амьд үлдэхийн төлөх мэдрэмжийг өглөж өгсөнд таалархах шиг зөвхөх шиг л амьдэрсэн да. Яагаад гэвэл нөгөө 50 хавартад бол талархаад байгаа, 60 хавартад жаргаад байгаа, балтад балтаагаад байгаа, 80-тад цөкрөөд унж байгаа байхгүй юу? Тэгээ сүүлдээ за мэдрэхгүй бай гэж хичээхэд мэдрээд л зугтчаад байгаа өөрийгөө зөвхөн шүү дээ. Бүдэг үхчихмээр бай шүү дээ гэдэг. Гөр аргаа барахта агаачуугийн өөрийг өргөсөн шүү дээ. Яаж уурлахыг мэдчихэж байгаа юм ээ чи. Ярдаг нах ашиг л хутсан. Надад хэмэлт салхин эсвэрийн мэдрэмжийг л өгсөн. Үлдээс нь бодолтой юм л ноцолтно. Тэрнээс өөр юмыг би үнэхээр нэхэж зүрхлээгүй юм. Буугаад тод яриач ингэж гэдэг үү? Өөр юм цогцолж амьд үлдэх юм заахаас илүү юм гэж юу байх вэ? Тэрнээс илүү шунаж болох эсхийг би өөрөө ч мэдэхгүй байсан учраас шовтарч гойж зүрхлээгүй мөө. Хаяа нэг харуу хотны тоотой зайтай залгах хүнтэй. Гэхдээ тэр бүхэнд л тод хишиг байдаг байлгүй дээ. Гэхдээ би ч тэр үеийнхээ л муу боо шүү дээ. Чархаа мархаа гэдэг. Чанга сайхан онгодод бай шүү дээ. Аргач ноён бас сайн байсан. Оо бэтгий яар тарчин яастай амар зүйл. Амар зүйл. Багшийн нэрийг битгий хийлээрэ. Хэрвээ тэр бөөлөж байна гэх юм бол халах Монгол даяараа шүн унтахгүй шүү. Хэн нэгэн зүудэнд орж ирээд алга татвар нэх юм бэлээ. Яастай амар зүйлийг битгий яриарэ. Тэгээ тэр зүүдийг зүүдэлцэн бол торойж 7 сар дахин татвараа төлтөл нэхин штэ. Тэгэж аргачин нөхөн дээр үл зүүдлэгдэжсэнээс зүгээр цэрүүн амьдэрсэн хамаагүй дээр. Одоо нэг бөөлж хата бодолтойгоо ноцолтно гэдэг ба штэ. Яа. Тэгвэр бөөлж хата бүр нам хамтай зүүдлээд хаар тэр ямар бэрчээс явах. Ядраагүй. Бодоод байх бодолгүй юм байлгүй дээ өөрхий. Бүр нөгөө нэг хоосон тарихтай уучраас онгод хүртэл юу хийхээ мэдхээ байж байгаа юм байлгүй дээ. Бүр ингэж олоод барий гэсэн чи онцрох тарих байхгүй лээсэн юм байлгүй дээ. Өөрөө л гаргаж өгөн дөө тэр чинь. Ер нь буул толон дээр ингээд нэг бодолтойгоо ингээд үзээд идэв. Яагаад ингэж идэв? Бай. Их бодгон зүг бодох. Өөрөөрөө бодлоор зэрэг юм уу шүү. Яач уу вэ? Дэлгэрүүн бодох нь зөв. Дэлгэрүүн бодох нь зөв. Түүнээс байна уу байхгүй юу гэж байгаа юм шиг бадаа юм бодох ч бас л уудлалтай шүү дээ. Тэгээ нөгөө хоосон юм байлгүй дээ гэдгийг ч юм үзэн. Онгод зүгээс хэлээ л да. Улаач байсан зүгээс хэлэхэд онгод байгаад улаачтай буунаа да. Бэтүү харанхуй ш та тарих. Тэгээ өөрөө надад нэг гэлбал үзүүлэхгүй бол би одоо аль хэсэг рүү н орж байгаа тархины гэмтэж өгдөг. Айгаад бигдээ суучдаг байхгүй. Тэгэхээр мөн үү биш үү гэдэг чинь ойлгохтой дохоо биш. Тэгэж сууж чэлэж байгаа давсаг мавсаг шээс мэс бодоод ирэхэд нь ой гэж барьж аваад бата чинь би өгөхгүй шүү гэд хавчгнуулаас уучих штэ. Тэгээл шээсээ бодоод байна уурлаж хэлэгнэн тэгэнгүү дахиад нэг барих бодолтой болно. Дахиад нэгийг барьж аваа. Ингэж байгаа тэгэхээр үлийн өгөн дээрээс хэцүү үгнүүд нь орж ирэнгүү тэндээс барьж авч татсан штэ. Тэгэхээр нөгөө буу харахгүй юм дотроос гэлбаа өгөх жийл юм да. Нэг юм хөлөөгөө суугаад ах хэрэггүй гэсэн юм тий. Тэгээд аниргүй байх юм бол таг харахгүй тархинаас чинь хүрхээр альд нь очиж гэмтэл учруулахаа мэдэхгүй учраас чи эхлээд нөгөө нэг утасны онцог өгөх шиг нэг үзүүр өгч өгсөн дээр байт юм да. Од болож энэ утаач саваагүй бодолтой юм даа байхгүй юу? Намайг ёстой үе таадаг бол салбайтлын ингээд гаргаад ирж байгаа юм чи гэдэг. Садар самуу юмнаас ус төр хүртэл.
9 шидийн утас гаргаад дуртайгаа сонгодог учраас би чи ерөөсөө уйдахгүйгээр бүгдийг нь ингээд за ингээд цалгахын салгаа эргүүлснийг нь янзлаа сууж ийн. Тэгэхээр элдвтэй бодолтой байсан нь илүү зугаатай байсан гэх үү. Тэн дотор чи ядаж хэрүүл хийх зугаа байлгүй яах вэ? Хэцүү юм бододгоо чи гэд хэлэхэд чинь нөгөө гарт дохион байгаа юм чи улаачин бид нэвчдэг. Тэгэнгүүт гэлба бодол гэдэл нүд нь эргэлдээд хаанаас юу шинэ юм ороод арай гэдэл нүд нь бүлтэл хийх зугаатай шүү. Тэгээд одоо би энэ цаг үеийн ши янгууг нэлээ хожуу үзсэн. Анх үзэж байхдаа би бүр гайхах шүү дээ. Хөх арьстай хүн, нийл ягаан арьстай хүн, ногоон арьстай хүн тэгэн тавган сууж нэстэг зүйлс мөсгээд 9 шидийн сони юм бодно. Би өөр учрыг олохгүй учраас алинд нь ч гар хүрдэггүй байлаа. Тэгээ кино шигийг нь үзээд нөгөө хүн уран зохиолоор тархиа зугаацуулдаг болсныг нь мэдээд өө ертөнцид тийм юм байхгүй гэд. Ямар таныг харгийнхан бэ надад чинь гэдэг. Ядаж учраа олож тунгахаа тунгаж чаддаг болов. Тэгэхээр барих бодол өгчөхэд онгод бол цаашаага чиглүүлээд явчих болно. Тэгээд юм бод гэхээр нөгөө бодох бодолгүй байхаар л таг харанхуу гэдгээ бодоорой доо. Тэгээд та нар бодох бодолгүй учраас түшигийн бодол ашигладаг үсттэй. Тийм шүү. Ойлгоно. Ядаж чиний толгой хоосон бол хажуунаас нь амар байна уу? Би нэг юм асууя гэхэд чиний тарихны гэрэл бас хамт сонссон гэсэндээ гэрэлтэж тэндээс бид нарт татаж авч байгаа. Ядаж хүний бодлоор чамааг ухааруулна гэдгээ хин үдтэй. Сайн төвшөө улаачийг хөгжүүлдэг гэдэг шиг юм тий. Хов хоосон толгойтой булаачтай болоод тэрнээс өөр арга байхгүй шүү дээ. Зүгээр бараг л хальж авсан биеийг намраагаад 10 хоромч гисэн унтуулъя гэдэг шийдвэртэй байна гэдэг чинь. Үнэхээр хов хоосон, хав хараахгүй, үзүүр түр үүчгүй бодол байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр түшээ ашигла бодож чаддаггүй бол. Ингэж гэлбаа бодлын тоо биднээс бол та нар бол гэлбаа бодол боёо. Бодол давхардлыг мэдэрнэ. Бид болохоор чиний бодлоос бас гэлбаа боёо. Гэрлийн долгоо мэдэрнэ. Ингэж л хоорондоо харилцсан шүү дээ. Сүнсний гараар тархиа заснаа гэдэг үг чинь энэ шүү дээ. Ухах нь. Тэгэхээр чинь тог цахилгааны нөхгүй юм чинь бид нар ямар юмныхаа эрчим хүчээ ажилладаг. Суралцахад хамгийн их эрчимээр гардаг онгоцнууд бид нэр хоолтой байдаг гэж онгот яриадсан. Энэ. Тэгээд өөрөө бодож чадахгүй бол бусдын бодлыг ашиглал төшөө олдохгүй бол ном унш. Онгодтой байхдаа ном унш. Тэгэнгүүт на тарихчин ядаж үгийг хаашаага чиглүүлж байгаа чинь хажигдаг. Тэндээс бид нар гэлбаа бодол өгч өөрөө байгаагаа бодлоо шүү. Нөхөмжтэй. Сайн сурлага болов уу? За. Өөрөө хэлээ. Бодж идэл шал өөрөө ашиглаа. Тэгэхээр нэг зүйлийг бол ач ойлгоно. Онгодыг биед 7 хурд голлоход бодлыг чөлөөлнө. Голлоо суугаад их эрчмээр түгэж байхад нь бодлыг өгнө. Тийм үү? Өгсөн бодолдоо эргүүлэн хариалж бодлыг чөлөөлнө. Тийм үү? Тэгчээ дахин бодож өгнө. Гэдэг шиг юм бодол чөлөөлөх, бодлоор хоосрох хоёр чинь байн тодорхой хугацаанд ээлжилж явах ёстой маа. Ухамжтай юу? За бодлоо чөлөөлөхийн тулд амьсгалаа төв болгоно. Тийм үү? Бодлыг өгөхөд дотоод анхаарлыг агсна. Ийм л зүйл шүү дээ. Тэгэхээр бясалгай суурчих юм бол их амар, хялбар зам юм даа улаач гэдэг. Ухамжтай юу? Онгодуудад барьж чаддаггүй нэг бодол байдаг нь сөрөг бодлыг юм.
Тэгээд дөнгөж бийжэж байх үедээ их бэрх байдгийг сөрөг бодлыг хэмээн. Эерэг гигэт бодол хүсэл мөрөөдөл барихад их амархан байдаг хэрнээ. Гашуудал хараас унахрал тунахрал барьж чаддаггүй бодлоод. Тэр үгээр хамаагүй оролдохоор улаачийн бие хямарч өвчин тусдаг. Тийм учраас гүйцэд бийжээг үедээ тэр бодлуудаар оролддоггүй. Тиймээс онгодтой үедээ гутанг бодол бодож болдоггүй. Эхний 3 жилд нэлээд тэнхээ хажаад зовлонгийн ард туучлаар гардаг болсон хойно бол хамаагүй. Тэгээд нөгөө шин босч байгаа улааш нар засал хийж болохгүй гэдэг нь тэнтэй хамаатай юм байна. Яагаад гэх юм бол бид оролдож байхад бодис солилцоо чинь алдагдчихдаг. Эм хүнээс сарын хэрн буухай болно. Эр хүнээс хөвчрлөн налгуулна. Үс халцарж зүс санаа хөтлөлт хурдлсан гэд зүй босын үзэгдэл эхэлчихдэг юм шүү. Ухамжтай юу? Тийм учраас сөрөг бодолтойгоос онгод буулгана гэх юм бол биеийн хямрал дагаад байдаг юм аа. Тиймээс бийжүүлэх хугацаа үедээ эерэг бодолтой, зорилттой бодолтой байх нь тустай. Эмэнтэй. За тэгээд өөрөө ч мэдгүй 5 твийг эрэх чи үнэхээр төвөгтэй. Танайгүй зүйлд чинь чиг өгөхөөр төөрүүлж хаяхаас болгоомжл. Дахиад нөгөө тэмдэрхүй мэдэрхүй чи хөгжсөн үед бол энэ бол нөлттэй. Тэмдэрхүй мэдэрхүй чи хөгжөөгүй үед бол бас оролдоод байх сэдв биш. Тиймээс цаг цагаандаа нартай байх учраас эгэл хүний биеийн бодлоос энэ гэртийн тохих бодлоод энэ гэрийн тохих бодлоос эрх улсын тух бодлоод улсын тух бодлоос огторгон үнэн бодол руу шилжиж өсөх хэрэгтэй болж ирээд байна. Ухамжтай юу? Ингэж хамгийн түрүүнд бидний харилцаа бодол огторгон орон зайд л холбогдсон шүү дээ. За тэгээд өгсөн даалгавар биелүүлдэг юм дөө та нар аятай бодол дургийгээд ерөөл үгтэй дуу чэйжилгэнгүүт чэйжсэн улаач хийдэг байна. Тэгээ дуугаа чэйжсэн ч үгийг ухагчлах нь хийдэг байна. Энэ мэтчлээ уулын бед чадхаар чиглүүлдэг. Ерөөл бодол бодуулах гэж. Аач морь гэсэн ч морио таньдаггүй та нартай хэцүү дээ. Морин дэл дээр хийсэж үзээгүй жиж морины дуу дуулж байгаа та нартай яг тэр үг орчин холбогдох боломжгүй шүү дээ. 5 метр хөөчин тэр үгийг танихгүй үед холбогдохгүй. 5 метр хөөчин таньдаг үгдээр л анхны холбоонууд үүснэ. Тийм үгсийн бүлэгд бүрдсэний дараа л бид нар өөрийн мөн чанараар 5 метр хүн хурдууд чинь ажиллаж хүртгүү чинь нэгтсэний дараа л хинээр чамайг сургаж эхлэн шүү дээ. Ухах нь яг л хүүхэд хэлд оруулгатай адилхан. Тийм бид хэлд ороогүй хүүхдэд тоо бодохыг зараагүй. Тийм бид таринтан адил ядаж 10 хүртэл тоолохыг хамтаар туулаж байж дараад нь бодлого заах нь гэдэг болно шүү дээ. Иймээс нь хэтий шунлын бодлоос өөрийнхөө арчаагүй тулгоолоо ихийг бүхс. Харин өөрийнхөө үнцэн амьдрал түүний хүч чадлыг таних дотоод бэлтгэлтэй ихний 100 гараг байхыг хичээсэн нь дээр. Тарны дараа бол хүртгүү мэдрэхүүн бодлууд луучин ороод ирчихсэн бид шинэ мэдээллийг асгаж зутгаж өгч чаднаа. Иймээс л биежлийн хугацаа чухал байгаа юм. Ухамжтай. Биежлийн хугацаа гэдэг нь цэрийн хоногоо хэлж байна уу таагүй. За тэгээд цээр хоног гэнэ биежил хугацаа гэнэ боджил хугацаа гэнэ бясалгах хугацаа гэнэ улааж бүхний анх онгодоо танин мэдэж бусдаас ялгах хугацааг л хэлж байна. Ахах нь зарим бөөнөд дөмөхтэй хугацаач гэж хэлдэг. Тэр үгийн мөн чанар нь энэ л утгыг илтгээд байгаа. Чи үйл засалд орох болоогүй. Өөрийн хүчин чармаалтыг, өөрийн үн цэнийг, өөрийн удамд буй үүргийг ухаарах хугацаанд төдий шүү дээ. Яаврынтай.
Ямар байна уу? Хамглаа. Шахнууд авгийн баав хөгнийг хамглаа юм байна. Нөгөө жилдээ. Би төвшөө ахгүй юу? Миний нөхөр зарим юм билээ. Одоо бас 13 жил болж байгаа. Тэгээд одоо нэг үйл хийдэггүй, ер нь болохоор нэг өөрийгөө нэг хөгжүүлэхгүй байгаа даа. Тэгээд түшээгийн зүгээс одоо онгодод түшээгээс юу хүсдэг вэ? Түшээ ямар аюул онгодод илүү айтаа ихтэй байх вэ? Түшээ суралцагч байхад хамгийн аятай эвтэй байдаг. Мэдээж чиний заяа тавилан туулалд бол гүн оролцож. Тийм үү? Тэнгэрийг таних шидийг агсуулахгүй нүнэ. Гэхдээ хүмүүн амьдралын гүнээ суралцагч байхад минь таатай. Ийм зүйлийг хүсдэг гэж товчхонд хариулсан нь зөв. Ухамжтай байна уу? Түшээ хөдөөсэй. Улаач хүний хүсэл нь бол амар хэлбэрийн хүсэлтэй шүү дээ. Уяг өмсгөө дөгдөг, товч дөөдөг, цай бэлэн байдаг, зуулаасаадаг гэд барлаг хүсдэг. Уул нь онгод нь барлаг хүсээгүй шүү дээ. Ухамжтай байна. Тэр барлагыг түшээгээс хүсдэг гэвэл хамгийн гол. Хүмүүн чанарыг суралцагч байхыг онгод түшээгээс хүсдэг. Яагаад гэвэл чиний сорлого улаачд минь жишг учраас тэр шүү дээ. Ухах нь. Ялч хичээд ийшээ тий. Түшээнээс тэгээд хэлчихэнгөө тий би улаач нь ээж өөрөө нэг чадахгүй бахтай тэгээд. Хэмээс нь улаачийн хааш хүрэж хүн яаж хичээдгийг үлгэр байлгахыг хүсээд байдаг юм аа онгод. За үгүй гэдэг онгод лаваалга. Бүгд л тийм бол та. Ухаас л гэж байна. Айгуул одоо тэгээд барлагыг биш хүнийг хүсдэг болохыг ухажтай болчихроод байна. Ухамжтай байна. За цааш. Охин таны зөв тав подкастыг ер нь хийсэн бүгдээ сонссон. Тэгээд сонсон дээр сэрээд одоо ер нь тэр сонсоогүй байх үедээ арцуулахад бүр хүн болоод байна даа гэдэг нь Олон чи хүн байсан. Мөн хэвээрэл байгаа. Хүн чигээрэл дуусан. Зүгээр би чамд бодлоо шуургал түүний тундсал болж өгсөн. Тийм бид. Тийм ээ. Чи хүн байсан бөгөөд хүн ч байгаа, хүн байх ч болно. За. өнөөдөр нүүр толж удаад ингээд уулзсан гэрээ танд талархснаа илэрхийлдэг. Оо гэлээ. Хүндээ зөндөө ухаан хайрлсан. Энэ сэтгэлээсээ талархсан. Санаандгүй юу болж байна. Санаандгүй. Тиймээс нь өөрөө мэд битээ нэхээрээ. Өөрийнхөө улаачийг ухааруулах замд тийм хов мэд сонсож агаад хоног мэд хүлээж агаад чи ухаарж авсан чиний л амжилт шүү. Өмчлж болно түгээж болно болчихор байна. Өнтөөс ухаан санаа болоод нь үйл хэрэг болгож олж хэшгийг ч олж болно. Амьдралын туулал танихан тэмцэл болгосон ч болно. Дураараа ашиглаарай. Вэ тэр оюуны ирэхгүй шүү миний подкастууд. Тэгээд тэндээс суралцснаасаа сургалтмаар оролц зарлаад мөнгө олж байгаа хүмүүс бас байд юм байлаа бүр. Харин би хэлээд байна шүү дээ. Дураараа ашиглаа. Зөв үү, тав үү гэж бод зөв гэж бодох юм бол чиний өмч. Тийм үү. Тавдаж доош нь хийж яхаа бол хэрэггүй битгий оролт шүү дээ. На сонготын гэр хэдий. Одоо судар подкастыг бас. Судар нондоо. Судар Тэр чин оюуны эрэхтэй. Подкастт байхгүй шүү дээ. Подкастт би оюуны эрх авахгүй. Энэ бол түмний өмч. Харин нөгөө төлбөрөө төлөөд цаасаар уншдаг чин оюуны эрэхтэй. Ашиглах, хэрэглэх, олзлох тохиолдолд та нар заавал эзэн тэнгэр ивэсэн улаачдтай учраа олох учиртай шүү. Ягаад гэвэл тань дээр илүү нарийн нягт чимбай олон хүний хүч хөдөлмөр амьд цагийн үн цэн байдаг учраас төлбөрөө төлөх учиртай шүү.
Тэгэхээр дээдсээ одоо судар бичлээ гэхэд одоо эрүүл одоо нөө домчийн судраас одоо 9 хүслийн эрүүлэнхийн хүслээ судар бичлээ гэхэд домчийн судраас аваад тэнд одоо оруулна штэ би одоо жишээлбэл хүрд гэж юу юм бэ, сүнс гэж юу юм бэ гэд ингээ оруулахад хинээс би юу зөвшөөрөл авах ёстой. Монгол улсынхаа хуулиараа. Хуулиараа юу? Тэ хуулиараа хаана ямар чиг хандлагаар яаж зохицолддог өнөө цагийн хуулиараа шүү. Тэ бид Тэрнээс ч дураараа бас бичиж болохгүй юм байна шүү. боломгүй. Тэр бол сайламжтай бичсэн байгаа судраач явалт те. Арын юмчаар хамгаалсан гэдэг. Яагаад гэвэл илүү нарийн нягт болгоомжтой хандах ёстой мэдлэг мэдээлэл нь цаас хэлбэртэй байгаа. Тэн дээр бол ном ёсоо өнөө цагийн дэг гэж аяг хөл ёсоороо хандаарай. Бусдын цагийн үн цэнийг бүү гутаагаарай да. За өөрөнтэй. За өндөрлөх асуулт асуучих. Байна уу? Ханаж цаанаа оюунын дүүрээ сэтгэл нь бэлгчих бөө та нар ч. Амгалаа. Аасан сүрэн байна. За. Өнөө цагийн үеэд одоо өв сая бүгдөөсөө халтаа өнөөдөр одоо баг өнөөгийн залуучуудын ингээд өөрсдөө тэднийг хүмүүжүүлснээр мартцаа ингээд мухарсан байна. Тэгээд одоо өнөөдөр би өөрийгөө өөрчилж, миний хажуудлын хүн өөрийгөө өөрчилж, ингээд найзууд маань ингэж өөрийгөө өөрчлөхөд яг өнөө цагийн үеэс одоо яг тэрийг олж чадахгүй гэх юм уу, нэг тийм төвшөнд яваад өөр юм хайгаа яваад байдаг. Тэгээ энийг ингээ онгодын зүгээс та яг яаж одоо бид нар энэ зүг рүү орж өөрийгөө өөрчилж эхлэвэл боломжтой. Бид нар хүсээгүй чамд таалагдахгүй нэг зүг рүү сэрдэг. Үнэн шүү. Энэ нь ирэх ирээдүйхээ тохь тухайхаа төлөө сэрцгээдэг. Мөн үү? Энэ нь чиний дэнсайгаар нэгэн хүний сэрхөө буруу мэт санагдаж болно. Гэхдээ тэр нь түүний оюун ухааны хэв хэлбэр чиний дутах орон зай өнгө төрөх учраас шүүмжлэх эрхгүй юм аа. Ухахна. Сан чумууны сэрхөө, ус чумууны сэрхөө ондоо. Өөр өөрийн талбарт ертөнцөө үлдээх гэж сэрдэг энэ сүнснээсээр л 99 тэнгэртэйгээ айдал аав алаг юм. Тиймээс нь чамтай үзэл нэгдээгүй гэд нэг зүг рүү харахгүй байгаа бус. Бид бүгд л гагцхан маргааш болоод нөгөөдөр ирэх жилэн ирнэн гэж сэрдэг. Тийм учраас ондоо оюунтай байла, ондоон үлтэй байла гэд чиг алдаагүй шүү болчор байна. Ухах нь. Тийм учраас нь сэрхүү бүхэн эрхийн цагийн дохиотой. Харин тухайн хүмүүнийхээ сүнсэн хатгаасын өөрийн хөвшинжтэй байдгийг л хүлцэх юм бол нийт даяараа нэгдэж их Монгол үүсдэг. Ухах нь. Тиймээс өөртөөгөө адил байдгах гэж энэ алаг ертөнцийг нэг хэвээр цутгах гэсэн хэрэггүй. Алаг байжээг алаглаж л байг. Ая тухай хилцлэр тэнцүүлж байхад болно. Нэмэн юм. Хилцэл тэнцүүлэхийн тулд бид нар ёс гаргадаг, хилцэл тэнцүүлэхийн тулд хууль гаргадаг, хилцэл тэнцүүлж бид нар засгалдаг, хилцэл тэнцүүлж дөрмөлдөг, гэрэлдэг, жайгалдаг, зээ өргөдөг, өтгөл нийцүүлдэг. Тэгэхдээ ондоо хүмүүсэн ондоо тэнгэрийн дуудлагатай ондоо сүнсэн атгастай гэдэг хүндлэн дээдэлж оршихуун ганцаг амьд бийт гэдэг дээдлэн итгэцлэг хожиртай юм шүү. Иймээс нь өнөө бүхэн дээр өнөөдөр өчигдөр ууржигдэр сэрсэн байх нь хамаагүй. Ирэх хэрнийхээ төлөө сэрж байгаа гэдэг хүлцээрээ тэ болчихлоод байна.
Тийм. Мм. Тэгвэл айгүй энгийн бөгөөд эвтэйхэн байх юм байна. Бид нэр ганцхан ирээдүй гэдэг цаг руу сэрдэг. Өчигдөр лөө сэрдэггүй, одоо луу сэрдэггүй. Ирэх ирээдүг ая тух өнгө сайхан мөрөөсөл дэваажин байлгахын төлөө сэрдэг болохоос биш. Чамайг зовоох гэж түүнийг жатгалах гэж сэрдэггүй юм шүү дээ. Ухахна. Тиймээс сүнсний хат хаас бохин ондоо ижил хөггүй гэдгийг сана. Гэхдээ морин хууран, товшууран, хэнгэргэн ондоон хөгтөж гэсэн ижил аялгуудаар энэ өөрийн оршихуугаараа дуурч чаддгийг санаарай да. Ухамжтай юу? За. Тэр хог аялгыг тааруулна гэдэг чинь их том ухаан шиг. Энд чи хөгжим тоглож мэддэг бол ойлгоно. Амьсгалаад арахтал болдгийг. Тэр хүний 3хан амьсгал бүтэн сонсчих. Өөрөө төрж давшихын оронд тэр хүний хүлцэгт хангалдтай. Давшиж биш хүлцэж ивэлдэг юм шүү. Ухахна. Түрж биш тосож ивэлдэг шүү. Энийг л сан. Ингээд л болоо. Дайн тулаанч гэсэн тийм шүү дээ. Дайсныг тосож өөрийн аргыг олдог болохоос биш төрүүлж давтуулсан нь өрөглж л ялагддаг юм. Ухамжтай юм. Яа. Тосож бэлдээд тэссэж гар гэдэг үттэй. Энэ нь эвлэлийн үндсэн дүрм юм шүү болчихлоо. Ухамжтай. За тэгвэл өнөөдрийн үлгэрийг ингээд өндөрлөе дөө. Өвгөн үлгэрч тэнгэр таамордоо дөө. Ая тоохоор амар жаргаараа да болчихрууд байна. Тэгэлээ. Урдаа. Одоо хоцорсон баяртай. Олчин өмнөнийг нөгөө таны подкастыг сонсож байгаад юм ургамал төс юм аа нөгөө шархны шар оролцооны хоёр. За. Голомтын эзэнд бэлгэлжээ болчихроо. Бид нарыг тух дөргөөгөөр тухлуун инэрлээрээ дэмэнсэн очгоос хишиг болгоод өгдөө болчихроо байна. За. За.